2021 онд Казахстаны ах トゥ хотод болсон энэ хэрэг Казахстаны бүх ард түмний бухимдлыг төрүүлсэн. 14 настай арай охин юу хийхээ мэдэхгүй шаналж байна. Учир нь түүний аав маш ноцтой асуудалд орсон байлаа. Бяцхан охин холбогдох бүх шатны байгууллагад хандаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Аав нь шүүхийн шийдвэрээр 20 жилийн ял авсан байлаа. Тэр ээж болон хоёр жоохон дүүгийнхээ аавыгаа санаад уйлахыг нь хараад зүгээр байж чадсангүй. Тэгээд арай охин сүүлийн удаа улсынхаа ерөнхийлөгч рүү тусламжгүй захиа бичгээр шийдэв. Охин болсон бүх зүйлд өөрийгөө буруутай гэдгээ дурдан аавыг нь сулахыг хүссэн байлаа. Гэвч бүх зүйл оройтсан байв. Учир нь түүний аав нь шоронд амиа хорлжээ. Тэдний аав ээж болох талант ахмарал 2 үеэрхэд 1 жил болсон байлаа. 1 жил үеэрхэд бие биендээ татагдаад тарж тохирсноор хамт амьдарч эхлэн. Харин ахмарал өмнөх нөхрөөсөө 2 хүүхэдтэй байсан. Тэд 14 настай арай бас 10 настай жанар. Мэдээж ихэндээ арай жанар 2 хойд аавыгаа тийм сайнаар хүлээж авсангүй бас нэг л итгэлгүй байлаа. Бас дургүй байсан нь ч үнэн. Ээжигээ хармалсан байх нь мэдээж хэрэг. Гэвч тун удахгүй ихнэр нь жирэмсэн болов. Харин талант маш аз жаргалтай. Баяр хөөртэй. Тэр жирэмсэн ихнэрээ маш ихээрээ хайрлаж дуртай бүхнийг нь хийж өгөв. Ээж нь гэсэн үнэн ч хайрыг харсан охтууд нь бас түүнд сайнаар ханддаг боллоо. Талант охтуудыг өөрийн төрсөн охтоосоо өөрсгүй ханддаг байсан. Тэд маш аз жаргалтай бүтэн гэр бүл байлаа. Охтууд нь ч баг багаар ааваа гэж дууддаг болж эхэлж байсан. Аажмаар охтууд нь өмнөх аав уу байсан үе санаж эхлэв. Учир нь тэр үед тэд бурууж зөв ч юм хийсэн хинч хоригддаггүй ирэх дураараа. Ээж нь байнга ажилдаа явчихдаг болохоор хинч юу ч хийсэн хоригддаггүй. Харин хойд аав нэрээд тэдний амьдрал оронгороо ирэглээ. Тэр тэд нарыг дуртай үед орж гардаг бүх үйлдэлийг нь хоригддаг болов. Хойд аав нь хатуу ханддаг боллоо. Гэвч тэр охтуудад муу юм боддоггүй байсан. Харин ээж нь нөхрийнхөө талд гарч тэрний хүмүүжлийг зөв гэж боддог байлаа. Энэ явдал 14 настай арай таалагдсангүй. Арай үнийг ээж маань биднийг хойд ааваасаа доорд үзлээ гэж боддог байлаа. Охины бодлоор тэр шинэ нөхөртэй хайртай болохоор биднийг тоохгүй байна гэж бодов. 9 сарын дараа эхнэр нь төрж охинтой болов. Охинтой болсон аав нь маш ихээрээ баярлаж аз жаргалтай байсан. Одоо ээж арай охиндоо биш. Шинээр мэндэлсэн охиндоо хамаг анхаарлаа тавьдаг боллоо. Энэ бүхнээс охин дүү хоёр нь тэдэнд ямар ч хамаагүй хүн шиг санагддаг боллоо. Охин ээжигээ харцсандаа маш ихээр бухимддаг болов. 14 настай арай охиныхоо 16 настай нэгэн хүүтэй уулзаж учирдаг болсныг мэдсэн хойд аав нь тэр хоёрын харьцаанд дургүй байв. Аав нь арайд хамгийн гол нь хичээлээ сайн хийхийг шаардав. Тэр хүүтэй уулзахыг нь бас хориглов. Арай охины хувьд ээжийг минь булаан авсан. Одоо хайртай залуугаас маань бойлуулж намайг азгүй нэгэн байхыг харах нь энэ хүний гол зорилго юм байна гэж бодож байлаа. Тэр өдөр аав нь ажлаас гэрт эртхэн ирлээ. Гэрт ирэхэд арай охин нөгөө залуутайгаа сууж байв. Аав нь найз залуугаа гэрт нь оруулж ирээд уулзч байгаад нь маш ихээр урлав. Түүнийг зодож цохиод гэрээсээ хөөж гаргав. Харин арайг загнасан боловч гар хүрсэнгүй. Ер нь охтуудаа хичнээн загнадалж гар хүрч байгаагүй. Харин арай охин улам уурлаж хойд ааваа улам үзэн яддаг боллоо. Тэрний бодлоор хойд аав нь тэдний гэр бүлийн гишүүн биш. Төрсөн аав маань ч биш, яагаад миний асуудалд оролцоод байгаа гэж уурлав. Тэрэнд биднийг хүмүүжүүлэх хориглох загнах ирэх байхгүй гэж боддог байлаа. Ингэж ууралсан арай охин нэг зүйл бодож олов. Тэр хойд ааваасаа өшөөгөө авахар шийдэв. Тэр интернет сүлжээнд найз охинтойгоо захиа бичиж өөрийгөө хойд аав нь хүчинсэн гэдгийг хэлв. Тэр найз охиныг нь ээж нь цагдаад ажилдаг байсан. Тиймээс тун удалгүй гэрт нь цагдаагаас ирж хойд аавыг нь баривчлав. Насанд хүрээгүй жоохон охиныг хүчинсэн гэд хэрэг нэгдэв. Арай охины хувьд хойд аавыгаа айлган хашраахыг хүссэн байсан. Тэр хэсэг хугацааны дараа өөрийнхөө худлаа гүтгсэнийг хэлж аавыгаа сулахад болно гэж бодов. Ингэж хашраасан байхад дахиж миний амьдралд оролцохгүй гэж бодож байлаа. Үр дүнд нь би хайртай залуутайгаа аз жаргалтай байна гэж бодов. Гэвч энэ явдал газар авч бүх мэдээлэлээр тарав. Улсаараа нэг жившин буун асуудал болгов. Нөхцөл байдал хүндэрсэн болохыг мэдсэн арай охин хойд ааваа гүтгсэн гэдгийг өмнөө хэлж суллаж өгөхийг хүсв. Гэвч шүүх цагдаагийнх нь арай охин ээжийнхээ хүсэлтээр өмнөх мэдүүлгээсээ ботсон гэж үзв. Ингээд арай охиныг ээжээсээ тусдан хүүхдийн сэтгэл судлалын тусламж олгодог төвд байлгав. Ээж нь ч гэсэн тэнд нэг очиж уйлж унжиж явлаа. Охиныгоо хойд эцэг нь хүчндээгүй гэж бодож яваа. Учир нь тэр өдөр ажилдаа боловч орой гэртээ байдаг. Хүчингийн хэрэг үйлдэх ямар ч боломжгүй. Шүүх хурлыг улс даяараа ажиглаж нээлттэй хэлбэрээр явуулав. Ингээд 30 настай талант 20 жилийн хорих ялаав. Шүүх хурлаар арай охины анхныхаа мэдүүлгээс буцсныг авч хэлэлцээгүй. Тэр байтугай мэргэжлийн байгууллагууд арай охиныг хүчндүүлээгүй. Бэлгийн харьцаанд ч орж байгаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Сэтгэл судлаачийн дүгнэлт бас хүчингийн хэрэг болоогүй гэж гарав. Гэвч энэ бүхэн шүүхийн шийдвэрт тус болсонгүй. Шудраг босод уурн хүрсэн арай охин бууж өгсөнгүй.
Тэр сүүлийн найдвар улсынхаа ерөнхийлөгч рүү захиа бичгээр шийдлээ. Хойд эцэг нь ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэдгээ хэлээд бүгдийг нь өөрөө зохион байгуулснаа дурдав. Өөрийнхөө буруу үйлдэл нь ийм байдалд хүргэн гэж бодоогүй гэдгээ дурдан. Хойд аавыгаа шоронгоос суулгаж өгөхийг гуйж ерөнхийлөгч рүү захиа бичээд хариу хүлээж байсан. Нэг өдөр арай охинд захиа иржээ. Гэвч захиа ерөнхийлөгчөөсөө биш хойд аавынхаа сууж байгаа шоронгоос нь байв. Хойд аав нь ямар ч буруугүй хэрэгт гүтгэгдсэний тэсэлгүй амиа хорлсон байжээ. Ийм хүнд хэлбэрийн хэрэгтэнгүүдийг шоронд дарамтлах нь мэдээж хэрэг. Талант дөнгөж 30 настай байв. Одоо үүний ард нэг нас хүрээгүй охин өнчин хосров. Энэ явдлаас үзэж та нар өөрөө өөрсдөө нэгийг бодож хоёрыг тунгаана уу? Мөн өөрсдийнхөө дүгнэлтэд та бүхэн сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү?